Процесстэй холбогдолтой асуудлыг бас нэхэлчих зүг баха. За хөдөө аж ахуйн тухай хуулийг бас өргөн барьсан гишүүдийн нэг учраас бас энэ хуулийн төслийг үл дэмжиж байгаа. За ажлын хэсгээр бас ярилцаад хэд хэдэн өөрчлөлт оруулсны сайн болон бас сөрөг зүйлүүд бас байгаа. За сайн зүйл нь бол үндсэндээ хөдөө аж ахуйн бодлого үйл ажиллагаа хөгжлийн бодлого төлөлтийнхаа тухай хуулиараа урт болон дунд богино хугацааны гэдэг энэ гурван ангиллынхаа хүрээндээ бол нэлээд наривчлан зохицуулдаг болох ийм агуулга бол орж ирж байна. Тэгэхээр хүний хөгжлийн зорилт хөтөлбөр, нийгмийн хөгжлийн зорилт хөтөлбөр, эдийн засгийн болон дэд үтцийн хөгжлийн зорилт хөтөлбөр, байгаль орчны зорилт хөтөлбөр, засаглалын зорилт хөтөлбөр, бүсийн хөгжлийн зорилт хөтөлбөр, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт хөтөлбөр, за ингээд шинжлэх ухааны технологийн зорилт хөтөлбөр гэдэг ингээд 6-гийн 5-ын 9-дэр хөдөө аж ахуйн чиглэлийн зорилт хөтөлбөрийг бид нар 10 жилээр тооцоолдог, за төлөвлөдөг, түүнийхээ хэрэгжилтийг ингэж хангаад хянаж авдаг ийм агуулга руу бол орж байна. За энэ бол зөв өө. Монгол улсын гол салбар бол хөдөө аж ахуйн салбар. Түүний бодлого үйл ажиллагаа тодорхой, хүрэх зорилтууд нь тодорхой, хэмжих энэ байдлууд нь бас зөв явах учиртай. За энэ бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдолтой асуудлууд дээр бас алдаанууд байна. Хэдийгээр Монгол улсын үндсэн хуулиараа Монгол улсын энэ бодлого үйл ажиллагаа аль нэгэн сайд чинээр гарч ирээд өөрчлөөж явдаг ийм байдлаасаа бид бүхэн салъя. Уялдаа холбоотой байна, залгамж чанартай байна гэдгийг хуульчилж өгөөд ингэж зохицуулсан. Үндсэндээ яг салбар дээр энэ хэрэгжилтийн байдал дээр бас сайжрах анхаарах шаардлагууд бас байна. Сайдууд бас гарч ирээд өөрөө өөрсдийн шинэ концепцүүдийг гаргаж ирээд өмнөх явж байсан ажлуудаа бас үндсэндээ бас өргөжлүүлэхгүй байх ийм нөхцөл байдлууд бас ажиглагдчих үедээ гэдэг ийм эмзэгэл бас байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас хилцэж байгаатай холбогдолтой хөдөө аж ахуйн салбар төдийгүй ер нь Монгол улсын энэ хөгжлийн салбарын энэ чиглэлүүд үргэлжлэх уялдаа холбоог нь хангах чиглэлээр бас нэлээд анхаарал хандуулаарай. Энэ бас заалт орж ирснээрээ энэ асуудлыг бас нэлээд бас зэгцлэх болов уу гэж бол харж байна. Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Алсын хараа 2050-ыг бид бүхэн баталсан байгаа. 30 жилээр үндсэндээ Монгол улс ямар түвшинд байх вэ гэдгийг бол харж байгаа. Үүн дотор зорилтуудыг ингээ харах юм бол бид нар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн шинэ паркийн тоо эхлэхэд бол тэг байсан бол 2025 онд 10 болно гэсэн байна. Энэ хаана байгаа вэ? 2030 онд 20 болно. 2050 онд 84 үйлдвэр технологийн парктай болно гэдэг ийм зорилтуудыг тавьсан. Тэгэхээр яг энэ жишээгээр дамжуулаад энэ хуулийн 9 энэ зорилт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэрхэн яаж бид нэр дүгнэж гэнэ вэ? Яаж хэмжиж гэн үүнтэй холбогдолтой агуулгуудыг бас багцлаад бас би нэг тайлбар мэдээлэл авчаа гэж бодож байна. За хоёр дахь нь малчны сонсгол бас болох гэж байна. Баталсан хуулиудаа бид бүхэн бас дагаж мөрдөхгүй бас байгаа асуудлууд байгаа. Улсын төсвийн тодорхой бас санхүүжилттэй холбогдолтой малчны тухай хуулиар үндсэн хэрэгжүүлэх ёстой энэ заалтууд журмаа батлахгүй, за нийгмийн даатгалын нөхөн төлөлттэй холбогдолтой асуудлууд өндөр гарч ирж байна. Тэгэхээр бид тодорхой төлөвлөгөө хөтөлбөрүүдийг баталдаг, хууль баталдаг, үүний хэрэгжилт бол үндсэндээ бас асуудалтай байна гэдгийг би бас давтаж бас хэлье. За хуулийн төслийн бас нэг чухал анхаарах цаашдаа хэрэгжүүлэхтэй холбогдолтой нэг чухал асуудал нь бол өргөн барьсан хувилбараасаа нэлээд өөрчлөгдсөн. Өргөн барьсан хувилбар дээрээ бид бүхэн өртгийн сүлжээг голчилж явъя гэдэг ийм агуулгатай байсан бол үйлдвэрлэлийн сүлжээ болгож яг хуучин үндсэн концепц руугаа бол орсон. Тэгэхээр энийг бас хэрэгжилтэн дээр гол бас анхаарал хандуулаарай. Салбар дундын хоорондын үндсэндээ зохицуултуудыг, за тэр мөшгөх системийг, хүйтэн системийг үндсэндээ төр хариуцах зайлшгүй шаардлагууд бас тулгарч байгаа. Түүнтэй холбоотой за үг хэлчлээ тийм ээ. Хэрэгжилтийг за хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг би 20 онд санаачилсан л да. Тэгээ урт хугацааны бодлого гэдэг Алсын хараа 2050 бид 30 жилийн хөтөлбөрөөр зорилт хөтөлбөр бодлого Алсын хараа бодлогын бичгүүнтэй баталсан төрийн бодлогын бичиг баримт. За 10 жилийнхэн бидний дунд хугацааны зорилт хөтөлбөргээд 7 зорилт хөтөлбөртэй баталж байсан. За богино хугацааг бид 5 жилийн үндсэн чиглэл 4 жилийн засгийн зөвлөлийн хөтөлбөр жилийнх нь төлөвлөгөө гэж батлаа. Төлөвлөгөөндөө уялдаж төсвөө баталдаг ийм л хуультай болсон.
Тэгээ зорилт хөтөлбөрүүдийг тухайн үед баталж яхад хэтэрхий олон тийм салбар болгон өөрийн зорилт хөтөлбөртэй болчих юм бол охирлаар батлагддаг хэрэгждэг байхын бодлого бишгэмтэй болох гээд байна. Тийм болохоор л түрүү ярьсан тэр 7 хойжгаа сүүлд нэг мэгдэд 8 болсон. Энийг 8 зорилт хөтөлбөрөөр баталдаг бай. Үүнийг одоо задлаад, салгаад, салаалаад олон зорилт хөтөлбөртэй болчих юм бол ингээ гоожоод эхэлнэ гэж бид бол хийж ирсэн. Одоо ингээл юу гэдэг хөдөө аж ахуйн зорилт хөтөлбөр явуучих юм бол араас нь залгаад хөдөө аж ахуй чухал адилхан эрчим хүч чухал, эрчим хүчний зорилт хөтөлбөр. Байгаль орчин чухал, байгаль орчны зорилт хөтөлбөр. Авто тээвэр чухал, тээвэр чухал, тээврийн зорилт хөтөлбөр одоо гэдэг юм уу. Агрын тээвэр чухал, агрын тээврийн зорилт хөтөлбөр гэдэг юм уу. Ингээд бүх юмуд чинь салаад явчих гээд байна гэдэг агуулгаар бол нэлээд цэгцэлсэн юм байгаа. Тэгээд одоо хэрэгжилт нь бол бас нөгөө хангалтгүй байгаа. Яг үндэ зорилт хөтөлбөрөөс бид нэр ганцхан зорилт хөтөлбөр баталсан. Бүсчилсэн хөгжлийн зорилт хөтөлбөрөө 2024 онд баталсан. Бусад 7 зорилт хөтөлбөрийг засгийн газар улсын хурлд оруулж ирэх ёстой. Одоо бол оруулж ирэх байна. А нэгэнтээ зорилт хөтөлбөр байхгүй юм чинь өнөөдөр тэрийг хэмжээд хянаад үнэлээд дүгнэх боломжгүй болчихдог. Тийм болохоор өнөөдөр танд одоо таны асуултанд хариулахад зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэдэг юм ерөөс 0 юу ч байхгүй. Бүсчилсэн хөгжлийн зорилт бид нар бүсчилсэн хөгжил хийхдээ бол бүсчилсэн тойргууд яахын тулд бүсчилсэн хөгжлийн зорилт хөтөлбөр баталсан. Энэ маань одоо өнөөдөр бас амьдрал дээр хэр зэрэг байгаа бол үнэлж төгөлсөн зүйл байхгүй байгаа гэдгийг танд хариулжээ. За ган хөлөг гүшүүн тодруулжсэн. Тэг яг зөвөө тодорхой салбарын одоо энэ зорилт хөтөлбөртэй байх нь зөв байгаад байгаа юм. Гэхдээ хэрэгжилтийн асуудал дээр бас асуудлууд байна гэж. Жишээлх юм бол бид нар 2030 он 2050 он гэхэд бол хөдөө аж ахуйн одоо парк 84 парктай болно гэдэг зорилтыг бүр маш тодорхой заагаад өгсөн байна. 2025 онд бид нар 10 одоо энэ хөдөө аж ахуйн парктай байна гэдэг. Тэгээ өнөөдөр энийг одоо үндсэндээ бид нар ярьж байгаа юм алга. Хойноос нь одоо бас хэрэгжилтийн одоо үндсэндээ хинж байгаа энэ процесс алгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас анхаараасай гэдэг талаас нь бас хэлж байгаамаа. Хоёрт нь энэ одоо хэрэгжилтийн хөдөө аж ахуйн чиглэлийн зорилт хөтөлбөрийг гаргахдаа энэ хуулийн үндсэн одоо тэр санааг бас аливаалах тусах чиглэлд нь анхаарч одоо хийгээсэй гэж хүсэж байгаа. Одоо бид нэр үйлдвэрлэл талаас нь хараад байгаа. Тэр мал аж ахуйн бүтээгдэхүүн бий болоод тэрийг тээвэрлэх, мөшгөх, тэрийг одоо үндсэндээ тэр логистикийн систем тэргээ тэр нарийн зохицуултуудыг илүү дэмжих төрлийн бодлогоодыг үндсэндээ гаргаж ирсэн ийм зорилт хөтөлбөр байх ёстой маа гэдгийг энэ одоо бас за ган хөлөг шүү гэлжлээ. Зочин